Өнөөдөр та бүхэндээ төгсгөлийг элементийн аргаар холбогдсон хоёр бүршин дээрх үүсэх бүршний суналт, бүршинд үүсэх хүчийг яаж тодорхойлох талаар жишээ бодлого бодож үзүүлье. За өнөөдрийн жишээний хувьд гэвэл хоёр бүрш хоорондоо холбогдсон бүрш тус бүр дээр 6 кН хүч ачаалсан байна. За бүршний маань хөшүүн чанарын коэффициент бол 21 кН хуваах метр адилхан байгаа. За тэгэхээр энэ маань энийг бид нэр төгсгөлийг элементийн аргын шууд томьёоллын аргаар бодож үзүүлье. За нэгдүгээрт бид нэр бүршээ ижлэгийн хэсгүүд болгож хуваах ёстой. Түүнийг бид нэр дискретизation буюу монголчилбол дискретч хуваалт гэж хэлж болно. За тэгэхээр бид нэр бүршээ за энэ доор нь дахиад бүршээ нэг жижигхэн байдлаар зурч 1 2 3 1 2 3. За энд хүчнүүд үйлчилж байгаа. Тэгэхээр бидэрт хоёр бүрш байна. За бүршээ дугаарлах хэрэгтэй. Нэгдүгээр бүрш, хоёрдугаар бүрш. За тэгэхээр бид нар энийг нэг ёсондоо хоёр элемент гэж үзэж болно. Хоёр элемент. За элемент маань тус бүртээ цэг буюу нодуудтай байх хэрэгтэй. За энэ дээр бид нар нэгдүгээр нод, хоёрдугаар нод, гуравдугаар нод гэж үзэж байна. Тэгэхээр бидний систем маань хоёр элемент 3 нодоос бүтсэн гэсэн үг. Хоёр элемент нэгдүгээр элемент маань 1 2 гэсэн нодоос бүтсэн, хоёрдугаар элемент маань 2 3 гэсэн нодоос бүтсэн байна. За эхний алхам маань ингэж болж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо системийг ижлэгэн хэмжээтэй элемент болгон хуваах хэрэгтэй. Хоёрдугаарт stiffness matrix буюу хөшүүн чанарын матрицыг үүсгэх хэрэгтэй. Хөшүүн чанарын матриц. За ерөнхий нөхцөлд хөшүүн чанарын матриц маань дараах байдлаар өгөгдөх ёстой. Тэгэхээр бид нэр энэ томьёолыг ашиглаад нэгдүгээр элемент, хоёрдугаар элементийн хөшүүн чанарын матрицыг байгуулцгаая. Нэгдүгээр элементийн хувьд К гэдэг маань биднэрт өгөгдсөн 21 кН хуваах нь метр. Тэгэхээр биднэрт томьёоныхоо оронд 21-ийг орлуулах нь ерөнхийдөө 21-ийг орлуул. За нэгдүгээр элементийн хөшүүн чанарын матриц маань орлуулад бичвэл 21 21 21 21 болж гисэн. Нэгдүгээр элементийн хөшүүн чанарын матриц. За давхар хоёрдугаар элементийн бүршний хөшүүн чанар адилхан байгаа учраас хөшүүн чанарын матриц маань адилхан байна гэсэн үг. За тэгэхээр элемент тус бүр дээрх хөшүүн чанарын матрицыг бид нар байгуулчлаа. За тэгэхээр нэгдүгээр элемент, хоёрдугаар элемент тус бүрдээ глобал хөшүүн чанарын матриц дээрх байрлал ямар байх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За энийг бид нэр нэг глобал буюу 1G гэж тэмдэглэж байна. 1G. Нийт глобал хөшүүн чанарын матриц маань 3 хэмжээстэй байх ёстой. Яагаад тэгэхээр 3 цэг буюу нодоос бүтсэн учраас.
нэгдүгээр элементийн глобал хөшүүн чанарын матриц дээрх байрлал маань ийм болно. За давхар хоёрдугаар элементийн глобал хөшүүн чанарын матриц дээрх байрлал маань ийм болж өгнө. За бид нар элемент тус бүрийн степс матрицыг тодорхойлчлаа. Түүний глобал матриц дээрх байрлалыг тодорхойлчлаа. Тэгэхээр бид нар үүнийг нэгтгэх ёстой. Тэрийг бид нар эндээс 3 хүчээ. Глобал хөшүүн чанарын матриц. За энийг бид нэр нэгдүгээр матриц нэгдүгээр элементийн хөшүүн чанарын матриц дээр хоёрдугаар элементийн хөшүүн чанарын матрицыг нэмэх ёстой. За тэгэхээр матрицыг нэмэх зарчмаар бид нэр хэлбэрхэн олж болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр 3 матриц дээр 3 матрицыг нэмэх нь байна. За нэмээд ямар гарах вэ гэхээр за энэ маань манай системийн нийт глобал хөшүүн чанарын матриц юм аа. За ингээд 3 дугаар глобал хөшүүн чанарын матрицаа тодорхойлчлаа. За 4 дугаарт одоо бидэрт ямар анхны нөхцөл хүчнүүд үйлчилж байгаа гэдгийг тооцох ёстой. За түүнийг бид нэр тооцооны нөхцөл ачааллыг тооцоолох гэд нэрлэжээ. За бидэрт тооцооны нөхцөл гэдэг нь юу гэхээр тулгуур хүч ачааллууд гэсэн үг. Тулгуур хүч ачааллууд гэсэн үг. Тулгуур хүч ачааллууд. За энийг бид нар матриц хэлбэрээр бичвэл хүчний матриц маань хөшүүн чанарын матрицаа элементийн шилжилтийн матрицаар үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр бид нэр К буюу хөшүүн чанарын матриц олдсон хүчний матриц шилжилтийн матрицаа тодорхойлох ёстой. За хүчний матриц маань бол тодорхой. Биднэрт за энэ дээр 6 кН хүч, энэ дээр 6 кН хүч. За үүний эсрэг үйлчлэх реакцийн хүч үйлчлэх ёстой. За бид нар реакцийн хүчээ F1 гэж тэмдэглэжээ. 2 дугаар хүчээ F2 гэж тэмдэглэжээ. 3 дугаар хүчээ F3 гэж тэмдэглэжээ. Тэр хүчний матриц маань F1, 2, 3 гэсэн хүчнүүдээс бүрдэх юм аа. F1, F2, F3. За энэ хөшүүн чанарын матриц бол бид нар олцсон байгаа. Нэг өсөндөө 21 хас 21 0 хас 21 42 хас 21 0 21 хас 21 21 гэсэн 3 матриц маань энд байх ёстой. Үрждэг нь 3 цэг байгаа учраас 3 цэгүүд дээр U1, U2, U3 гэсэн шилжилтүүд үүсэх ёстой. Тэр маань U1, 2, 3 гэсэн матрицыг үүсгэж байна. Матрицыг. За тэгэхээр бид нар үндсэндээ систем тэгшгэлээ бодно гэсэн үг. Нэг өсөндөө матриц тэгшгэлийг бодоход бид нар
F2 3 өгөгдсөн бол F1-ийг олж болох нь шилжилтүүд 1 2 3-ыг олж болох нэ. За үүн дээр матрис дээр бид нар анхны нөхцөлийг оруулах хэрэгтэй. Анхны нөхцөл. Тэгэхээр анхны нөхцөл маань юу байсан бэ гэхээр нэгдүгээр цэгийн шилжилт маань тэгтээ тэнцв. Тэг гэсэн үг. Нэгдүгээр цэгийн шилжилт тэгтээ тэнцв. За F2 F3 маань 6 кН-аар тэнцв байсан гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр анхны нөхцөл болон хүчнүүдийг бид нэр матриц хэлбэр рүү оруулах хэрэгтэй. За тэгэхээр бичвэл F1 6 21 хас 21 0 хас 21 42 хас 21 0 хас 21 21 энэ маань анхны нөхцөлд маань нэгдүгээр цэгийн шилжилт тэг учраас тэг 2 3 болох нэ. 3 болох нэ. Тэгэхээр бид нэр тухайн матрицаас нэгдүгээр мөрийг устгахч болох нь. Яг тэгэхээр тэгдээ тэнцсэн учраас. Тэгэхээр үүнээс гарах матриц нь юу болох вэ гэхээр 6 42 21 21 21 2 3 гэсэн үг. За ийм хэлбэрхэн матрис хэлбэртэй гараад ирлээ. Эндээс бид нэр 2 дугаар цэг болон 3 дугаар цэгийн шилжилтүүдийг тодорхойлж чадна. За энэ матрицыг бодоод тодорхойлоод гаргасан гэж үзвэл 2 дугаар цэгийн шилжилт 0.57 м, 3 дугаар цэгийг 0.86 м гарчээ. За тэгэхээр 2 дугаар цэг, 3 дугаар цэгийн шилжилтүүд маань байх нь. За шилжилтүүдээ олцсон юм чинь бид нар 5 дугаарт юу бодож чадах вэ гэхээр пүш тус бүрийн хэв ажилтныг олж чадна гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр пүшний хэв ажилт маань 2 дугаар цэгийн шилжилтээс 1-р цэгийн шилжилтийг хаснаа гэсэн үг. 2 дугаар цэгийн шилжилт 0.57 1-р их 0 учраас 0.57 м. 2 дугаар пүшний хэв ажилт маань 0.86-аас 0.57-г хасгаар 0.29 м гарчээ. Тэгэхээр ачааллын дүнд 1-р пүш маань 0.57, 2 дугаар пүш маань 0.29 м-ээр сунсан байна гэсэн үг. За биднэрт бүш тус бүрийн сунгалтыг олсон юм чинь бид нэр бүшинд үйлчлэх дотоод хүчийг олж чадна гэсэн. Дотоод хүч. За тэгэхээр хүчийг бид нэр түрүү ийм том яваар олж чадна гэж бичсэн байгаа. Эндээс бид нэр AP-г яаж олох вэ? F буюу хүчийг яаж олох вэ гэхээр бөшүүн чанарыг үрждэг нь хэв ажилт. За эндээс бид нэр 1-р бөшөнд үүсэх дотоод хүч маань К1-ийг үрждэг нь 1 байх хэвээр. К1 маань 21. 0.57. За хэд гарсан бэ гэхээр 1100-ны 97 кН. 2 дугаар бүршинд үүсэх хүч маань К2 2 дугаар бүршний хэв ажилт буюу К2 маань бас 21 байсан.
21 байсан. 21-ийг үрждэг нь 0.29 буюу 600-ны кН хүч манай 1-р бүрш 2-р бүршин тус үүссэн байна. За энэ маань ямар хүч байсан бэ гэхээр теншн буюу суналтын хүч үүссэн байна. За ингээд өнөөдрийн манай жишээ бодлого маань үүгээр өндөрлөж байна.